Би 1978 онд хөдөө аж ахуйн техник Доронт аймгийн хөдөө аж ахуйн техникумын малын эмчийн анги төгсөөд 3 загал сумын 30 жил нэгдэлд малын эмчээр хуваарлагдсан анх очсон. Тэнд бол 3 загал сумын 30 жил нэгдэлд хуваарлагдаж очиход манай сум нэгдлийн дарга Бямбад орж дарга байсан. Манай малын их эмч болохоор Чойд орж гэдэг малын эмч ажиллаж байсан. Манай тасгийн эрхлэгч эмчээр. Тэгээд тэр олон буянтай буурлуудын гар дээр очиж мэрэгжлийнхээ анхны гарааг тэндээс эхэлсэн. 3 загал суманда би баригадын эмчийг 5 жил хийж агаад 1983 онд тэнд баригадын эмчээр 3 загал суманд ажиллаж байхад надтай хамт лаасрын эмч өшөөч нөхөн зоотой хэнийгч сумья. За тэгээд авраг гэд малын эмч. За өөр чин хэн Чойд орж эмчийнхээ удирдлагын дор бид нэр олуулаа. Даштонд гэж манай мал эмнэлгийн жолоочтой ингээд бөөнөр баг бүрэлдэхүүн болж ажиллаа. Мал эмнэлгийнхээ ажил үүргийг гүйцэтгэдэг байлаа. Тэгээд тэнд би 5 жил ажиллаж агаад 1983 онд Чой улсын сумын хэрлэнгийн сангийн аж ахуйд тэндээсээ томилогдож ирсэн. Тэгээд Чой улсын суманд ирээд ажиллахдаа бид нэр бас манай тасгийн малын их эмч маань ноён гэдэг малын эмч ажиллаж байсан. Тэгээд ноён эмчийнхээ удирдлагын дор бид нэр тэгч чинь их олуулаа. Эмчилгээ тижээлийн цэг, баригадын эмчнэр тэгээ бүгдээрээ нэг баг бүрэлдэхүүн болж эмчилгээ тижээлийн цэгийн эмчнэр маань цогцолмаа, Батгэрэл, Загдмаа. За тэгээд манай санитарч Загдаа гэж байсан. За тэгээ бид нар чинь олуулаа. Баяр сайхан, Тэрвиш, Цагаан баяр, Оюун Баатар гэж зоо техникч манай, за Наран гэрэлгээ зоо техникч, Сүхбаатар гэж зоо техникч байлаа. Ингээд бид нар их олуулаа. Бараг 20-од мэрэгжилтэнтэй манай сангийн аж ахуй чинь тэгэхэд сайлын механикчсэн улаан үнэний фермтэй, шувуун фермтэй байсан. Тэгээд тэр улаан үнэнд маань болохоор гадаадын мэрэгжилтэн, Орос мэрэгжилтэнтэй, зоо техникч Орос мэрэгжилтэнтэй бид нар ингэж гар нийлж олуулаа ажилдаг байлаа. Тэнд ажиллаж байгаа 83 оноос 86 онд ноён эмчтэйгээ ажиллаж агаад бид нэр тэгээд ноён эмч нь Баян улс сум руу томилогдож яваад оронд нь Үржин Бадам гэдэг малын их эмч ирсэн. Тэгээ манай тасгийн их эмчээр бол Үржин Бадам эмч маань эмчтэйгээ одоо хүртэл бид нэр цуг ажилласан. 96 онд анх мал эмнэлэг хувьчлагдахад бид нэр мал эмнэлгээ хувьчилж худалдаж аваад Үржин Бадам эмчтэйгээ хамтарч ажиллаад тэгээд би 2010 оноос тусдаа хувийн мал эмнэлэг байгуулж өөрөө тусдаа гарсан. Тусдаа гараад одоо сумандаа ажиллаж байна. Одоо болтол. За манай биднийг тэр үед ингэж ажиллаж байхад бол янз бүрийн мал одоо хил дамжин халдварладаг янз бүрийн халдвар төвчин басан мэрсэр гарч байна. Одоо сүүлийн үед бол одоо арьс товруулах гэж өвчин гарч байна. Шүлхийн өвчин гарч байлаа. 2000 онд гарсан, 2010 онд гарсан. За тэр бүгдийг энэ олон хүч хөдөлмөр, олон малын эмчнэр, олон хамт олонныхоо хүчээр бүгдийг дарж даван туулж гарч байлаа бид нар. Тэр үед бол яг нөгөө тэрнээс өмнө бол бид нар юу яадаг байсан? Халдварт паразит төвчин янз бүрийн одоо энэ арга хэмжээнүүд, мал эмнэлгийн арга хэмжээнүүдийг бол хаврын 13 төрлийн ажил гэдэг багаараа бүрэлдэхүүнээрээ бөөнөрөө явж бүхэн малдаа бүх тарилга, туулгалт, угаалга одоо бүх юма бүгдээрээ багаараа хийдэг байсан болохоор халдвар төвчин бол их гарах магадлал их бага байсан. 2000 он хүртэл ер нь халдвар төвчин гараагүй манай суманд. Тэгээ 2000 оноос хойш л одоо бүх юм хувьчлагдаад нөгөө ерөнхийдөө оноос чи мал хувьчлагдаад хувийн хөвшил бүх малч хувьчлагдаад нөгөө малчт хувийн малаа хувьдаа авснаас хойш л одоо нөгөө дураараа мал эмнэлгийн үйл ажиллагааг өөрснөө малчд хийдэг болоо тэрнээс хойш л одоо энэ халдвар төвчин гарах магадлал жоохон өндөр болоод байна. Тэгээ бид нарыг тэгж ажиллаж байхад манай аймгийн мал эмнэлгийн газрын дарга Жаданбаа дарга ажиллаж байлаа. Бид нар одоо сайхан тогооч дарга ажиллаж байлаа. Тэгээ бид нар энэ буянтай буурлуудынхаа гар дээр л одоо мэрэгжлийнхээ ажлыг одоо үр дүнтэй чадварлаг удирдлагуудаараа удирдуулж байсан. Бид нар тэр үед тийм болохоор бид нарт бол ямар ч тийм бэрхшээл янз бүрийн юм тохиолдсон ч тэрийг даван туулах чадвартай баг бүрэлдэхүүн ажиллаж ирсэн. Одоо ч ажиллаж л байна. Бид нарыг ажил хийж байгаа үед бол дурсамжтай хөвгтэй явдлууд бас зөндөө тохиолдож байлаа. За манай нэг гадаад мэрэгжилтэн улаан үнэний механикцэн фермд ажилладаг гадаад мэрэгжилт маань өхөр өхөнгөт л уйлчихна.
Тэгээд л одоо уйлаад нөгөөх маань гүйчнэ одоо өхүүлэхгүй гээл одоо тэгж тэмсэж ажиллаж байлаа. Тэгээ хийсвэр хийж өхөр тугал чадахгүй өхөртөл хийсвэр хийгээд бүрэлдэхүүнээрээ очиод хаглаад авчдаг байлаа. Бүх юм бүгдээрээ хамтарч хийдэг байлаа. Тэгж л энэ насыг илээсэн дээ. Мал эмнэлгийн байгууллага байгуулагдсны 100 жилийн ойн баярын мэндийг бүх нийт малын эмчнэр дорночдоо бүгдээрэнд нь баярын мэнд хүргье.